Зуны сайхан өглөө болж байна. Номой сэрмэгцээ амралтын өдрүүдэд хэрхэн сайхан өнгөрүүлэх тухай бодож эхлэв. Тэр ээж аав болон эгчтэйгээ хотоор зугаалахаар боллоо. Тэд номойгийн гаргасан саналын дагуу ямар нэгэн хөөрхөн амьтан худалдаж авахаар амьтны дэлгүүрт ирэв. Дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй бас хүүхдүүдийн хайрыг булаасан амьтад тэнд дүүрэн байлаа. Тэд бүхэл тасгаар явж амьтдыг сонирхов. Энд тэндгүй хөөрсөн хүүхдүүд хашгиралдаж тэднийг харсан амьтад торон дотроо цовхчихно. Намаа гайхан цогтосов. Хаа нэгтэйгээс сонин дуугаар үг хэлэх шиг болов. Торон дотор суусан алаг өнгийн гой шувуу хүний хэлснийг давтан хэлж байх нь тэр. Тэр маш сэргэлэн бөгөөд хүүхдүүдийн хэлснийг давтан хэлж хүүхдүүд түүнийг бүчнэ. Намаач бас өөрийнхөө нэрийг хэлэхэд тод түүнийг дуурайн "Нама" гэж хэллээ. Намайг тэр шувуу маш их таалагдав. Арцгар үстэй зараа, борхон хөөрхөн туулай, айвуу тайван яст мэлхий, төрөл бүрийн үзэсгэлэн загснууд, хөөрхөн гүлэгнүүдгээд олон амьтад хүүхдүүдийн хайрыг татна. Тэд эрхлүүлэн тоглож хөгжилдөн. Номойгийн ээж аав хоёр загас үзэн худалдагчтай ярьж зогсох үед номой эгчтэйгээ нохойны тасагт очин хөөрхөн гүлэгтэй тоглож байв. Гинт нөгөө гүлэг үсрэн номойгийн үр дээр гараад ирэв. Түүний уяан алдурсан байлаа. Номой гүлгийг тэврэн илэхэд тэр сүүлээ годгонуулан эрхлэнэ. Худалдагч ирж гүлгийг буцаан уях үед гүлэг хөөрхөн нүдэрээ тэднэр рүү харна. Тэр маш хөөрхөн, сэргэлэн нохой ажээ. Тэд ээж аав хоёртой гүлэгний тухай ярьж худалдан авахаар болов. Бас дээр нь хүний ярьсныг дуурайн хэлдэг өнгөлөг гоё тод шувууг худалдаж авав. Түүний гэр бүлийнхэн дараагийн аялах газар руугаа явж байв. Тортой тод шувуу хөөрхөн гүлгөө хажуудаа тавин суусан номой тэдэндээ өхөөрдөм нэр өхөөр болж гэрийнхэнтэйгээ ярилцав. Түүний эгч ануу "Дэлтэйхэ гэвэл ямар байна?" гэж гүлгэндөө нэр хэлв. Номойч татандаа нэр олжээ. "Арчи" гэж баярлан хэллээ. Хүүхдийн парк соёл амралтын газрын хөгжилтэй тоглоом дээр тоглон баясал цэнгэлдээ умбсан хүүхдүүд эрхлэн наадцгаана. Тэд паркийн алсыг харагч, ундаг морь, бууддаг тоглоом зэргээр тоглон зугаацав. Бууддаг тоглоом дээр бүгдээрээ буудаж тоглоход номой хамгийн өндөр оноог авч алиалагч түүнийг хөөсөн чихрээр шагнасанд ихэд урамшив. Дараа нь тэд инээдэг толны хэсэгт очиж өөрсдийнхээ дүрийг элдв янз болохыг харж илгээ хүштэл инээлдлээ. Тэд галзуу болгон тоглоом дээр ирлээ. Номойч бас хүүхдүүдтэй адил тоглохыг хүсэн аав ээжээсээ гуйлаа. Гэвч тэнд өндөр шат байв. Гэсэн ч тоглох хүсэлтэд автсан тэрээр тэссэнгүй уйлж орхив. Өндөр шат чам тохиромжгүй байгаа тул уучлаарай хэмээн паркийн зохицуулагч түүн дээр ирж уучлалгүй. Номойгийн сэтгэл тайвшран ээж аавтайгаа ярилцах зуур тэдний шинхэн авсан дэлдээхээ гүлэг Арчи точвоо хоёр нь номойг ойлгож буй мэт харах нь их чанууд нь маш хөөрхөн санагдаж байв. Тэд цааш явж завин дээр суухад зуны нар дээрээс нь гиж зурвсан орсон борооны дараах солон туяарч хүүхдүүдийн инээд баяраар цалгисан зуны нэгэн өдөр сайхан өнгөрч байлаа. Хөнгөн зув шидэнгээ хүүхдүүдийн урлагийн тоглолт үзэж буй хэсэгт тэд ирлээ. Хүүхдүүд хөгжим тоглон, дуу дуулж, авьяасаа үзүүлэн тэдэнд баяр хүргэсэн хүмүүс алга ташиж байгаа нь сэтгэл хөдлөм сайхан санагдаж байлаа. Тоглолтын завсарлагын дараа эгч ануу нь тайзан дээр гарч дүү номойгоо танилцуулан хамтдаа дуу дуулж хөгжим тоглох тухай зарлахад бүх хүний анхаарал номой дээр туслаа. Тэр маш их ичингүрч царай нь шас улаан болов. Эгч ануу нь гитар хөгжим тоглон тэд хамтдаа дуулж эхлэхэд хүмүүс алга ташин
Үүнд баярлсан тож шувуу нь торон дотроо зовчиж хөөрхөн гөлгөн номойг тойрон эргэлдэх нь үнэхээр өхөөрдөм хин хүний хайр хүрэн байв. Тэднийг алгаа ташин дэмжиж буй аав ээж хоёр нь ч сэтгэл дүүрэн баяртай байв. Орой болж нар жаргах төгсөн байлаа. Тэд зуны нэг өдрийг хөгжил хөөртэй сайхан өнгөрөөсөндөө туйлын баяртай шинэхэн авсан амьтдтайгаа гэрийнхээ зүг явцгаав.